Тэгэхээр бол дарингийн хийцэн хамгийн гол онцлог загвартай л. Бодож жоод шууд тусаа загвараа хийдэг байхгүй. Тэгээд дарингийн хийцэн одоо бас нэг гол онцлог юм бол одоо энэ имэйл дээр гэж байна. Хамгийн гол нь давхар цохилттой. 2 давхар цохилттой, 3 давхар цохилттой гэж байгаа. Энэ бол одоо 2 давхар цохилттой имэйл байна. Тэгээд дээрэс нь одоо энэ хэрэг бол одоо зааны ясаар хийдэг. Зааны ясын харин дээр давхар мөнгөлдөг. За тэгээд мөн дөрөө бол одоо мөн жижиг мөнгөн дөрөө гэж ярьдаг. Мөн жижүүтэй байдаг. Жижүүтэй ган дөрөө. Ерөнхийдөө одоо мөнгөн дөрөөгөөс гэхээс илүү зүгээр жижиг бол дандаа юм ган дээр ингэж жижүү тавьдаг байсан. За энэ бол одоо гэхдээ жижиг байхгүй. Тэгээ имэйл хазаар худраг дашуур гэдэг одоо ерөнхийдөө одоо ингээд морины үйл ингээд бүрээр хэрэгсэл болж байгаа. Тэгээд энэ дээр бол гол онцлог бол давхар цогцолтондоо л ингэж. Харин тийм 3 дахь одоо сүүлийн үед бол дондгоо бол энэ хэнгоогоос сэнгдоогоос салж хийжсэн байгаа юм л та. Өөрийн гэсэн хийцээ. Дарингийн нэг онцлог бол ерөөсө дархан болгон өөрийн хийцээрээ ингээд манераар ялгарч өгдөг. Хизэж нэг хийцийг нэгэн давтна гэж байхгүй. Тэрэндээ бол дарингийн хийцийг хөгжих гол болсон. Хамгийн сүүлчийн манай одоо дарингат бол халзангийн ядам гэдэг нэг мундаг дархан байсан. Одоо данжи дархан гэдэг одоо ярьдаг асхтайхан жоохон муухан л гэдэг. Гэхдээ муу дархан ш. Тэр бас дундаа ингэж дарсвал бие юмнээсээ давтахгүй ингэ салж өгөх гэж бас энэ тийм нэг сонин сургалтууд явуулж байсан юм байна. Тэр сүүл бол тэрний хийцүүд ялангуяа энэ төмөр мөнгөийг бол амархан гэдэг мөртөнгөө сүүлдээ энэ ганган руу тэр магнит зунтай гэдэг дархан орж ирсэн. Тэр магнит дархан зунтай байгаа ч юм бол одоо энэ манай амар тайвны аав одоо дөрөвдүгээр дархан манай нэг сайхан залуу байл те. Тэрний аав бол жижиг үлгэж байсан. Ган хийж байсан, чоож хийж байсан. Сүүлдээ энэ дондуугаан тэр чинь бол онц руу орж ирсэн шүү дээ. Анхны одоо Монголд 1964 онд анхны тэр нөгөө түлхүүртэй чоожийг хийж онгойлгодсон. Тэгэхээр эдгээр чинь нөгөө дархцуулсан нэг тоогоор онгодог Сүхбаатар гэж онгоно. Тэгэхээр эдгээр чинь бас хоорондоо ингээд өвтчих үед дархан хүмүүс эхэлж гаранд төрүүлдэг. Яг манай дарингийнхан бол нэг гол онцлог нь болохоор бол тэр загвар хийхэд бол эхэлж бас юм хийхэд бол боддог захиалагчаа нэг баян хүнээр очиж чинь. Жишээлх юм бол одоо бид нарт нэг том түүх ярьж өгөө. Энэ уулын дуу ноёны дархан ард түмний дунд Матай дамб гэж алдарсан өөрөө бол хамсруу нэртэй юм байна. Сүүлд нь хүүн одоо уржин өнгөрл 80 эд өвгөн шаруу гэж өнгөрлөө намгүй шаруу гэж байсан. Тэр Матай дамб боёо тэр хамсрын дарах бол яг уулын дуу ноёнтой цуг ингээ явдаг өвлжээд. Одоо 3 настай гэж одоо хөрөлхийн тэр байсан тэр баян дулаан уулын энэ талд байдаг. Тэр хүн бол одоо дарингийн маш нэртэй том бажцуулын одоо эхнэр хатгтын хугацааг тэр хүн хийчихсэн. Тэр Матай дам боёо тэр ламсран гэдэг хүн бол хийж өгсөн байгаа. Тэгэхээр тэр хүний хийцүүд үнэхээр гайхалтай нарийн хийцүүд байгаа. Ялангуяа тэр миний бичсэн тэр дарин гоёл дотор тэр дарингийн эртний язгууртнуудын өмсгөл тийм ээ баян хүмүүсийг ялангуяа энэ асхтын хүмүүс үлгээд алт оруулж хийсэн. Яг гэвэл энэ асхт дотор бол нэг сонин хийж байдгийг. Манай нямаас мэдж байгаа хол да. Алтддаг. Имийг алт шармалддаг. Жишээлх юм бол одоо том хоёр хүн хоорондоо суухад дарингийнхан энэ асхтын юугаа асхч явах хувьда тэр зүүн гар адуусныхаа юугаар ядардаг байсан бэхээр алтаар ялгарна. Тэгээ тэр их сонин байгаа. Энэ асхтын уулгад мундаг болонд алтан хаалга гэж хойноосоо ордог нэг мундаг хаалга байгаа. Монголч нөгөө Чингисийн үеийн домогтой нэг хэдэн нууц газрууд алтан хаалга, мөнгөн хаалга. Одоо тэр нь болохоор асхтын уулан дотор баруун хойдлоос орж ирсэн хаалгын алтан хаалга. Тэгээ энэ асхтын алтан бол бас тийм манай би дотороо боддгийг. Тэгвэл би яг баталчихсан байх. Ер нь бол бас энэ бас алтан ургийн дээдсүүдийн голомт байж байсан. Байж байна. Ягаад гэвэл буцаад хоёлаа имэйлээр гоорё. Дарингийн имэйлийн бас нэг гол онцлог бол мод их жижиг модтой байдаг. Бага модтой. Төв алгач юм уу одоо манай Батноор өнтрийн хийцүүд бол том модон дээр хийдэг. Манайх бол дарингийн зүйл жижиг модон дээр хийдэг. Тэгээд дээрээс нь ерөнхийдөө дандаа нанжингахаа гөлөмтэй байдаг. Нанжингахаа гөлөм бол одоо дандаа хээтэй. Мөн дарингийн мөнгө их бага оруулдаг. Одоо чи манайх бол нэг 50-аас 70 лан ч юм уу ерөнхийдөө маш бага мөнгөөр хийдэг. Бага мөнгөдөө маш нарийн хийцтэй. Хийдгээр бас энэ дарингийн милийн нэг онцлог өгсөн. Их сонирхолтой санхи өгөлөм гэж байна. Санхи өгдөг ч юм уу дээдлэх нарийн гөлмөлтэй. Тэгээд одоо та гахаа гөлөм. Сүүл санхи өгдөг ч юм бол тэр гахаагаас өөр бүр нарийн материал ямар материал нь арьсалтай. Тий, шир. Тэр бол одоо байхгүй. Одоо байхгүй. Тэр чинь хаалган гэж. Одоо ягаад энэ дарингад энэ дарингийн мөнгөн урлаг хөгжсөн бол энэ манайх ч нэг өөр хэлгүй тэр дээр үед бол одоо Бээжин хаалганы асар том нөгөө нэг дамжин өнгөрдөг хушуун нутаг байж. Торгоны замын нутаг байж. Тийм учраас дарингийнхан бол халахтай адилхан нөгөө хамжлаг гэж байхгүй нэгэн баян одоо мөнгө одоо юмбуугаар одоо ингээд цалин бүртэг байсан учраас тэр мөнгийг зарах авдаг намаачд нь өөр байдлаар ингэж бас нэг хөгжиж байсан түүх учраас дарингийн хийцүүд маш нарийн болж ирсэн. Өөрөлдвөрт манай дарингаас нэг гол онцлог энэ хийцүүд хараад байхад бусад хийцүүдээс шал өөр байдаг нөхөр тэр нутгийн нийлмэлнийг хийц гэж байна.
Бие биенээсээ гардаг. Энд чи авга сүнд үзмч ингээд урагшаагаан байдаг тэр хийзүүдээс салж өгдөг. Маш нарийн. Юусе пэйжэнд мэддэг байсан. Манай хийзэг маш нарийн урлана. Тэгээ өөрийн гэсэн тийм юмтай. Тийм учраас бол манай дарин хийзвэл одоо тэр школ бол уламжлагдаад маш олон зуунд болж одоо манай Нямаа одоо чигээр аягч мэдний одоо энэ хоёрын дунд хийхэд бол тэр юм бэ. Сүүл сонин түүх байдаг. 2006 онд болсон нэг улсын том үзэсгэлэн дээр Батнаар хөөс манай хийж манай даваад иржийн хийцээ тавьж яваад ерөнхийдөө очир хотгоо хэлж ирсэн. Одоохондоо энэ боржгон хийж одоо энэ хаяад явахад боржгон хийж эхлэх хэлсэн юм. Энэ хийцвэл хүм мал хоёрыг тамлах хийч байна гэж. Энэ дээр унсан хүн салтаагүй болно. Энийг тогсон морь нуруугүй болно гэж. Жинхэнэ дарин хийцвэл хүний хэрэглийг хангасан хийч байна гэж. Тэгээд тэрийг бол тэр отгон бэлэг захирал тэр үеийн ханшаар 3 сая гаруй төгрөг худалдаж авчихсан л та. Юуны. Тэгэхээр тэр юм мэддэг хүн гэдэг чинь юмны хийцэн хэрэглээ гэдэг чинь хамгийн гол нь байгаа юм л. Гоё л дээ биш. Одоо манайд бол стант хоёрыг л хайцуулдаг шиг. Тэгэхээр тэр очир утгаа ерөнхийдөө ирдэхэд шууд би тэгэхэд удирж явж байсан сар тэгэхэд тэр хүн тийм сони юм ярьж байсан байхгүй юу? Тэгэхээр тэр үнэн л байгаа. Тэр том дарга юм чинь унаад хэрэглээ байвал байн хэрэглэнэ гэж байхгүй. Дарин хийцвэл энийг бол гоёо тэр наадам гоёод явж болно гэсэн юм. Тэгэхээр энэ имэйл дээр бол гол нь ярьчихвал жижигэнтэй ярьчихна. Энэ бид бол гол юм ярьчихвал тэгээд бусад хийцийн хувьд бол манай хийцвэл голдуу Аранга аймгийн самбуу хийцээр хийдэг. Мод дөрөнд Нямаа айлч жижиг модгч мод нь Аранга аймгийн самбуу хийц. Энд чинь их сонь шүү дээ. Манай ч мод учраас. Тэгээд самбуу хийцийг бол манайх голдуу авч хийж байсан. Арангаагаас авч. Тийм учраас манай урлаг бол бас нийлмэл урлаг. Галах Монголын урлаг манад имэйл чинь бүтэн бүтэн шүү дээ. Тэгээд арьсэрийн нь бол бараг дундуу дотроо хийнэ. Сүүлд нь бол манай энэ хонгор чигтүүл хийж байсан л да. Тэр Урсуу дэвлийн гишүүн байсан Ласран гэдэг нэг аагент байсан шүү дээ. Тэр Ласрангуй шар дархан хоёр бол хоорондоо нэг нь юу энэ эмэлийн гүлмийг хийж нөгөөдг нь мөнгө хийдэг байсан баг. Тэгэхээр тэр чинь ингээд дарцуул хурдан хоорондоо бодны дархан арьсэрийн урлаач дархтуул хоорондоо ингээд бас нийлж юма багт зогсуулга гаргаж байсан нэг их гоё хийцүүд байдгийг. Тэрний гоё юмнууд бий Ласрангуй. За тэгээд дарин хийцэн бас дарингийн мөнгө эдлийн гол хийж исэн бүтээгдэхүүнүүд бол одоо эмэйл, аяг, хэд утга. За мөн одоо мөнгөн уралдууд одоо гол их оруулж исэн юм бол шүрийг одоо маш ихээр мөн оруулж исэн. За тэгээд дарин хийцэн гол онцлог бол одоо энэ харагдчих. Дарин үнцэн ийз ханан хэдэ дороо одоо луу хөдөлдөг луутай аяг гэдгээрээ одоо мөн одоо бас Монгол орн болоо дэлхийд бол дахин давтагдчихгүй юм аяг хийдэг байсан. За энэ бол одоо хуучны одоо дарин хийцэн хөдөлдөг луутай аяг байна. За сүүлд хэлсэн одоо мөн энэ аяг бол одоо 9 эрдэнтэй бас дороо луу хөдөлдөг аяг байгаа. Энэ аягны онцлог бол мөн одоо бас яг сүүлийн одоо манай даргачууд энэ одоо манай яг дарин хийцэн хийж байгаа дархан болоод үндсэндээ одоо гарын 10 багтгаал цөөхөн болсон байна л да. Мөн энэ тал дээр бол одоо мөн бас айл талаасаа бас бодлого гаргаж ажиллахгүй бол одоо үнэхээр бас болохгүй нэ гэдгийг бас энэ ташин дэлмээр байна. За энэ аяг бол 9 эрдэнтэй дороо луу хөдөлдөг аяг. Дархан эрдэн бэлэг гэдэг одоо манай аймгийн одоо бас дарин даргацуулын нэг хийсэн юм нэг аяг байна. За мөн энэ аяг бол эрдэн бэлэг дарханы хийсэн аяг. За энэ бол амар тайван гэдэг одоо зундуу дарханы дөрөвдүгээр дарханы хийсэн одоо бас сүулт хийсэн аяг байгаа. Энэ бол хоёр давхар цохилттой мөн ханан хээг нь бол давхар хийж одоо бас энэ хуучны аягнуудаас ялагдах юм гол онцлогтой аяг байгаа. За мөн энэ аяг бол одоо шүр суулгach хийсэн мөн одоо ийм чолгон дээр хийсэн юм аягнууд байгаа. Ерөнхийдөө бас дарин хийцний аягны гол онцлог бол одоо мөн хуучны шаазан аягийг мөнгөлдөг байсан. Бас ийм онцлогтой манай дарин даргацуулын нэг онцлог бол тэгээд дээрэс нь дарин шаазан аягнаас гадна дарин шаазан аягн дээр уцсан сүлжмэл хийж мөн одоо уцсан сүлжмэлээр одоо бас алдартай ийм манай даргацуулын гол онцлог алдартай гэж хэлж байна тийм ээ. Тий. Энийг сони байт юм л да. Одоо би энэ хоёр аягийг хэлчихье. Энэ маш эртний одоо тэр хайварган хагдан дамбуур та давхар бороотой гэж явчихдаг. Тэгээ бураа гэдэг нь болонгуудаа бол их сонирхолтой. Монголчуудын бураа гэдэг бол үндсэн юм байна. Одоо энэ дотор чинь бураатай аяг. За энэ дээр энэ бол ханан сүлж явж. Энэ дам бураатай, давхар бураатай явж гингууд энэ дотор ингээд хоёр давхар хийгээд. Тэгээд энэ бол явж бол дам бураатай, давхар бураатай гэж явах хажуугаар энэ бол маш эртний аяг мөртөнгүй. Энэ бол жинхэнэ одоо ханан бурааны эхлэл бөгөөд дараагийн сүлжээ бол энэ хээ байна л да. Энэ маш эртний сүлжээ байгаа юм. Энэ маш эртний сүлжээ. Энэ нэлийн сүүлийн үеийн гэдэг энэ хоёрын дунд асар том хийцийн ялгаа байгаа мөртөнгөө уламжлал гэдэг юм яваад байгаа. Нөгөө нэг дарин хээний ялгах онцлог яваад байна. Тэгээ сүүлдээ
эренгүүтээ одоо энэ орчин үеийн хийцгээд ингээд эренгүүт энэ хийц одоо манай энэ хийцгээд энэ бас нөгөө хээний сүлжээ энийг анх хийж гисэн бол балдуусрагой гэж энэ том дарханы нэг хийцийн уламжлал түрүүнд энд явна л энэ явж байгаа. Энэ балдуусрагой бол ингэж үлцэн утсан хийгээр ингэж хийж гисэн баг. Энэ хийцийн сүлжээнүүд энэ явна. Ингээд даринг дархан бол үнэхээр ингээд уламжлаад явдаг энэ онцлог нь нөгөө. Хоёр тэгвэл энэ дарингийн дотор нэг гол онцлог бол энэ завья гэж энэ том өврөн саяг байгаа. Завья нэг дотоох ингээ барьчих. Энийг бол ерөөсөө энэ үнэтэй энэ ямар ч чулуутай дүүхгүй маш үнэтэй мод шүү. Тийм учраас энэ модыг гаргаж энд элдв бусын хийцээр энийг зогтдгоо байсан. Энэ аягийг хүрхгүй ямар ч завьяд хээ тавьдгоо. Хээ тавьдгоо. Хээ тавьдгоогийн гол онцлог бол үнэхээр энэ мод нь өөрөө үнэтэй мод учраас хээ тавьж болох байхгүй. Тий. Энэ төрдгөө. Хээ тавьж шаардлага. Энэ завья гэж үнэхээр энэ ховор модалтай энэ урдаас орж ирсэн маш одоо шүртэй бараг энэ зэрэгцгөө шуу модж энэ ховор одоо ховор болсон байна. Тэгэхээр ийм том нарийн лог нарийн юмнууд их байгаа тий. Миний энэ эмэйл бол манай ааваас надад өвлөгдөж ирсэн ийм эмэйл бас нэлээд дээр үеийн 50-аад оны ихэнх үе 40-аад оны сүүлийн үе хийцүүлв. Би яг одоо оны нэг тодорхой мэдэхгүй байна. Манай Бадарч бол нэлээд тодорхой ярьлаа. Хийсэн эзэн сангидаа дархан хийсэн. Гэхдээ энэ эмэйл бол бас одоо Сүхбаатар аймагт ирнэ. Дарин хийцээс жинхэнэ дарин хийцээс сайн хийцээс үлдсэн цөөхөн эмээлийн нэг болов гэж би ингэж хувьдаа эзэмшигчийн хувьд л ингэж боддог. Саяныхан байна энэ зарим хүн андуурдаг талбай тэр ягаад тэр хүүхдээ зэрэг энэний ухалт их гүн ухалттай ерөөсөө ямар ч илэгдсэн шинжгүй ерөөсөө эдэлж хэрглэж байгаагүй юм шиг ингэж яадаг. Гэхдээ бол энийг эдэлж хэрглэж байсан гэдгийг одоо нэг нотлох нэг зүйл байгаа юм. Энэ эмээлийн дэвшч гэж ярьдаг юм маяа утас гэдэг юм манайхан. Энэ одоо одон чуу гэдэг материалаар хийгдсэн. Энэ материал нэлээд сэмэрч урагдсан. Энэ бас тиймхэн хугацааны эдлэгэнд урагдахааргүй тийм бүх материал одон чуу дээрвийн одон чуу гэдэг материал бол тэгээ энийг ингээд урагталт тогсон болох зэрэг бол аваа их тогсон. Тэгээд одоо бодвол эдлэгэндээ илэгдсэн илэгдлээч гэсэн илэгдээгүй юм шиг ийм тавгар хайтай. Ийм сайн одоо хайтай. Тэгээд уур хийцтэй. Нэгэнт бид дарганга урлал хийцийн тухай нэвтрүүлгийг хийж байгаа болохоор дарганга дуу хуур сонирхлыг мань яа харахгүй татсан юм. Нэвтрүүлэгтээ жаахан шаргыг хөгжимд драмын театр хэмээх их айлын уран бүтээлчийг нэгэн хэсгээс нь онцоллоо. За ингээд төгс ертөнц нэвтрүүлгийн уран бүтээлчид бид Сүхбаатар аймгийн дарганга хийцийн талаар нэвтрүүлгээ бэлтгэн өргөж байгаа. Гэвч одоо Сүхбаатар аймгийн хотын төвд бид нар бас энэ түүх соёлын, оюуны соёлыг түгэж байгаа нэг зүйл бол яахын аргагүй урлаг соёлынхан театрынхан байдаг. Тэгээд бид одоо Сүхбаатар аймгийн жаахан шарга театртаар хүрэлцэн ирээд байна. Тэгээд энэхүү театрын уран бүтээлчдийн ажил, алба, за уран бүтээлийн талаар товчхон мэдээлэл өгөхөөр хичээлээ. Сүхбаатар аймаг бүжиг дуу хууртай нутаг. Жаахан шарга хөгжим драмын театрт урлагийн бүх төрлөөр үйл ажиллагаагаа явуулдаг учраас хөгжим драмын театр хэмээн нэрийсэн аж. Театр анх 1932 онд Сүхбаатар аймгийн клуб нэртэйгээр байгуулагдаж байсан гин. 1958 онд соёлын ордон болон өргөжин, 1988 оноос мэрэгжлийн театр болон өргөжин тэлж үйл ажиллагаагаа явуулж байна. 25 жилийн нүр үзэж буй энэхүү театр 60 гаруй уран бүтээлчтэй, 80 гаруй ажилчидтай бөгөөд соёл урлагийн ордон байгуулагдсан 55 жилийн ой тохиож буй гин. 2008 онд театр 600 хүний судалтайгаар шинэ барилга ашиглалтанд орж жилдээ 3 жүжиг, 2 том концерт, уран бүтээлчдийн тайлан тоглолтуудаар дүүрэн ажилддаг юм. Мөн театрынхан бүрэн бүрэлдэхүүнээр 2 жил тутам 6 уран бүтээлтэйгээр хөдөө орон нутгаар аялан тоглолт хийдэг сайхан уламжлалтай. Ингээд жаахан шарга театрын ерөнхий найруулагч, уран сайхны удирдаач Далаатай уулзаж ярилцлаа. Ер нь манай даргангийн одоо соёл гэдэг утгаараа энэ ч том соёлтой газар л да. Дарган чи өөрөө тийм ээ. Одоо даргангийн мөнгөн урлаас хавуулаад даргангийн тэр говц соёл, аж байдал, ажил амьдралын тухай. За манай театр гэх юм бол жаахан шарга гэж хөгжим драмын жижиг байдаг. За энэ бол одоо манай хон театрын одоо даргангийн ёс заншлыг харуулсан жаахан шарга уртын дуунаас сэдвлэн бүтээсэн Монгол Улсын гавьяа шүрсэн дөрсрэнгийн хөгжим, дөржигчгийн зохиол, жаахан шарга гэдэг хөгжим драмын жижиг урлагийн гавьяа онцлогийн найруулгаар манай урын санд хадгалагдаж байдаг. За дээр нь одоо энэ жил манайх
даргангийн мөнгө юм ёс заншлыг харуулсан одоо түүхэн тийм хөгжим драмын жүжиг хийхээр төлөвлөд одоо зохиолын захиалаад бас тэр нэлээд том бүрэлдэхүүн ажиллаж байгаа л да. Одоо манай аймгаас л одоо төрөн гарсан одоо өнөөдөр ажиллаж амж байгаа тэр соёл урлаг соёлын утга зохиолын тэр том зөвтгөлтөнгүүд хамтарч одоо энэ том баг ажиллаж бид хийхээр төлөвлөд одоо эхэлж чадандаа явж байна. Ер нь одоо манайх бол дарган бүжиг гэж манайх бол өөрийн бүжигтэй, үзүмчин бүжиг байна. За бараг бүжигтэй, хуучид бүжигтэй. Яг одоо энэ манай скватрын ястын үндэснийг харуулсан. Дээр нь урлагийнхаа өсгөлтөн төрийн сархил сэвждийн скватр буян орших нарын манайд ирж тавьсан гомсрын найруулагчийн үжилт тавьсан бүтээлтэй тэр зүүн Монголд орны гоёл гэж дуу хөгжим бүжгийн Свед тавьсан байгаа. За манай дарган бүжиг гэх юм бол 1973 онд анх Монгол улсын гавьж өчсөн дорцрын хөгжмийг үүсэж Монгол улсын соёлын төвийн ажилтан Төмөн наст дэвэснээр дарган бүжиг анх дэвлэгдсэн. За тэр бүжиг одоо 40 жил хайзнаа амьдарч байна. Энэ жил тэр дарган бүжгийнхээ 40 жилийн ойг энэ театр байгуулсан 25 жилийн ойтой уялдуулан зүүн бүсээр одоо театр чуулгуудын дунд Дорнод Монголын бүжгийн наадам гэдэг зохион байгуулахаар Түүнэсийн нэрмжлэл бүжгийн наадам зохион байгуулахаар бид хүн төлөвлөд байж байна. Яг энэ манай дарган бүжгийн хувьд бол яг одоо дарган үндэсний говцыг, дарган эхнэрийн говцыг яг тэр натураар нь бид хуйлж хуулуурлж хийсэн говц байгаа. Яг одоо үндсэн оригинал говц биш л дээ. Гэхдээ хуулуурлж хийсэн. Яг одоо дарган говцны дээр ууж нь ямар байдгийг, бэлэн нь ямар байдгийг, тийм ээ, хавчаар нь ямар байдгийг, малгай нь ямар байдгийг яг тэргээр нь ер нь гэхдээ яг даргангийн тэр ёс заншил үндэсний хувцас мөнгөн урлыг бид бүхэн тайзан дээр авчулдахдаа өөрийн одоо урын санд авчулдахдаа бол нэг удаа ямар ч сан оргиор нь авчулдгийг бид нар зорддог. Тийм ээ, энэ давтагдахгүй юм учраас энийг оргиор нь авчулдаг. Энийгээ өнөөдөр үзэгчдийн таашаалд хүрэхийн тулд ч юм уу, урлаг гэдэг талаас нь ч юм уу тэрийг одоо модерн зав одоо шинжилж тэрийг оруулж ирэхийг л бас боддог. Тэр бол хоёр талтай. Манайхан дарган бүжиг одоо энэ жилийн дарган бүжгийн уралдааны гэхэд байна би тэгж байгаа хгүй. Яг тэр зүүн бүсийн театр чуулгууд яг дарган эхнэрийн говцыг оргиор нь авчирч энэ орж оргийн хуулуурлан хийж энэ бүж наадамд оролцох хэвээр. Тэр зүүн Монголын чинээр тавигдсан бүжиг нь бол орчин үеийн шийдэлтэйгээр одоо тэр үндэсний хэлбэр агуулгыг алдагдахгүйгээр хийсэн говц байх шаардлагатай гэж удирдамжтай бид нар зааж явуулж байгаа л та. Хэрвээ би урлагийн хүн болоогүй буюу өнөөдөр энэ театрт тухайн би ажиллаж амьдардгүй байсан би өөр нэг удаан нягтлан бодогч юм уу нэг жолооч юм уу тийм ээ би өөр ажил магадгүй би хүмүүс мэрэгчлээ өөр дуртай үеийн барилгач юм уу байсан болвол магадгүй миний өнөөдөр хүнтэй харьцаж байгаа харьцаанаас ахуулаад энэ юм нь бол арай өөр байх байх л та. Тийм ээ би хэрвээ урлагийн хүн гэдэг утгаараа ч юм уу тийм 88 оноос хойш одоо би яг урлагаар одоо би 25 жил өнөөдөр амьдарч байна. Тэгээд өнөөдөр би хүнтэй харьцагтаач хүртэл бас нэг арай эерэг зөөлөн харьцдаг байх гэж боддог. Магадгүй би өөр ажил мэргэжилтэй байсан бол миний амьдрал үйл ажиллагаач дээр өөр байх байсан байх. Миний нөхөрлж байгаа найз нөхдөд ч өөр байх байсан байх. Өнөөдөр миний харьцаж байгаа харьцаач энэс өөр байх байсан байх гэж боддог. Тэргээр би бахархдаг. Тэгээд урлагийн хүний нэг гоё бахархал байдаг. Би бол өөрөө жүжигчтэй хэлдэг тийм ээ. Өнөөдөр энэ тайзан дээр гараад тоглож байгаа тэр жүжигчин энэ зэрэгэл сууж байгаа үзэгч хоёрын дунд алдар дээлэм зай байдаг юм аа. Тийм ээ. Тэр л нэр хүндний асуудал байх хэрэгтэй. Тэгэхээр тэр уран бүтээлч хүн гэдэг тайзан дээр байдаг амьдрал хоёр нь цугтай байж болдгоо юм шүү. Тийм учраас тийм ээ үзэгчтэй дандаа үзэгчтэй байлдан дагуулдаг байх хэрэгтэй. Тэднэртэй манлайлдаг байх хэрэгтэй. Тэднэртэй үлгэрлдэг байх хэрэгтэй. Магадгүй зүгээр би нэг гудамжинд ч юм уу арх угаа ч юм уу эрүүжүүлэх цуг орцсон хүнтэй байж гол би дараа нь тайзан дээр гарчиж яа сайханд болоод энэ эртэд наадтай цуг эрүүжүүлэх хансан штеп гэнэ үстэй тийм ээ. Тийм учраас тэр урлагийн гэдэг тэр нэр хүндийг тэр хүн маш өндөр дөрвөж хадгалж байгаа штеп гэж байна. Театрын дэргэд Сүхбаатар аймгийн Төв номын сан байрладаг. Мөн номын сангаар орж дарган хийц урлалын тухай номын жагсаалд хэр их байдаг талаар сонирхлоо. Монголын туршлага урлагийн түүхэнд одоо даргангчдын даргангийн уран даргачууд нь оюуны болон эдийн соёлын одоо дахин товтогч одоо нандин өв соёлыг одоо бүтээж чадсанараа юм онцлогтой улсаар юм аа. За энэний тоонд бол манай зүүн аймаг буюу одоо Сүхбаатар аймаг гэж бол ордог юм аа. За энэ Сүхбаатар аймгийн одоо дахин товтогч уран даргацуулалтын тухай та бүхэндээ төлөвлөе. Одоо сүүлийн үед гарсан ямар шин сонин ном байна. Энэ бүхнээс одоо та бүхэнд сонирхуулъя гэж бодож байна. За жишээлбэл энэ даваад ирж байгаа тал нутгийн өв соёл хэмээх энэ ном байгаа. Энэ номонд бол одоо даргангийн уран даргачуулын урлал одоо хүүхдэд ээлтэй ном сум хонхны бэлэгдэл одоо тийм ээ
одоо Даргангийн одоо дахин товтчдын өв соёлуудыг одоо багтааж шингээж чадсанаар ийм онцлогтой ном юм ба. За энэ 2012 онд одоо хэвлэгдэн гарсан одоо манай Монголын зураачтай холбооны эвлэлийн гишүүн чөлөө туран бүтээл Бадарч хэмээн гаргасан ном байгаамаа. За энэ номны одоо Даргангийн уран хийцвийг одоо дахин товтчих хэлбэрээр одоо гайхамшигтыг сайхан түүхүүдийг өгүүлсэн ийм онцлогтой ном юм ба. Энэ жишээлбэл хэд тудаг гэхэд одоо тийм ээ мөнгөөр ясаар шир ган гэх мэтлээ одоо олон төрлийн ийм хийцүүдийг агуулсан ийм ач холбогдолтой ном байгаа юм байна. За та бүхэндээ одоо сэтгүүл түмнээс тэгч юм байна одоо 1999 онд хэвлэгдсэн Даргангийн мөнгө урлал хэмээх энэ номыг танилцуулъя. За энэ болохоор дархан Шарав Жамцын бүтээсэн одоо мөнгөн шанаг буюу Хормын болт 2 байгаа юм байна. За энэ болохоор бас уралсан хит бил Хормын болт болон хүзүүний зөвлөлт дархан одоо Даржаагийн цэе хэрэгцэн гойн уралсан бүтээл байна. Мэдээж өв соёлоо ахуй амьдралдаа ойрхон хэрэглэж хадгалж үлдсэн хүмүүс бол суурин иргэдээс илүүтэй нутгийн малчин ард юм. Аймгийн төвөөс нэг их холгүй амьдрах малчин баруун урд сумын алдарт уяаж Баатар чулууны зочлохоор замдаа гарсан юм. Хэзээний л Монгол айл зочломтгой зангаараа биднийг очиход дуухуур эдийн унтаатай сайхан угтаж авсан юм. Баатар чулуунд Даргангийн эцэг аавынх нь аяг байдаг гэсэн аягны тухай асууж сонирхсан юм. Одоо Дарганг хийсэн гэж одоо зөндөл байж байгаа. Миний хувьд л одоо энэ аяг бол одоо миний аавс үлдсэн. Ийм аяг байгаа юм. Шинхэн матнууд одоо бүр үнц одоо юу нөр мөнгөн бүл дийлэх болчиход байгаа тийм. Цаарх гайдал матн яах гэж байна. Одоо их л утсан намайг л одоо жоохон байхтал аамын байж аяг. Тэгэхээр одоо тэрний өмнө одоо хичнээн байсан одоо би одоо сайн яах мэдвэт. Тэгээд одоо яавах айлын том хөө миний аавыг бол халдан сумын заны шар гэдэг юм. Тэгээд миний аав бол одоо дээр үеэдлээс бас цуглуулж байсан сайхан өөрөгүй өнөөдөр би өөргийнэ байхгүй байна. Сайхан эмээлтэй Даргангийн эмээл байдгийг. Энэ яг миний аав эмээл байгаа юм. Даргангийн эмээл. Энэ дашуур нь байна. Одоо би одоо бараг 60 хүрчихсэн хүмүүс надад хүүхэд байхад миний аавд байсан дашуур эмээл хоёр нь байна. Тэгээ манай аавч их жарамарын их зуртай. Тэр үе хаа сайн жарамар байна уу тэрийг очиж авдаг. Сайн ганц байвал очиж авдаг. Тийм хүн байсан. Одоо яавасаа яг хөө айлын том болохоор ингэж өөзөмтөж бид нэг хэсэг малаас хөндөрсөн. Тэгээ аваасаа ш нэг 97 онд өдөө гараад авгаатаа аюулаа. Тэгээд манай авгаач суралт юм. Тэгээ аюулаа өдөө гараад одоо нөөдөр бас борлуулахын боёнд сайхан амьдарч байна. Баатар чулуун гэргээ саарал 27 жил жаахан шарах театрт дуучин бас ойдлчноор ажилласан. Нутгийнх нь сааралгайг ажилтай, айлзан сайтай авьяастай хэмээн хүндэлдэг юм байна лээ. Хоёр нь манай хүүхнүүд ч уур шүү дээ. Ер нь манай Монгол ус хүч үчи. Жигддэл уур. Тэр дундаа манай Дарган хүүхнүүд ч жигтэх уур. Миний ээж ихтэл одоо дээр үед чинь юм ховор. Даалимбнаас жигүүн, дээдлэн жигүүн. Тэгээд 18-ын торог бүр их хүнтэй болохоор 43 36-гийн торог гэж. Тэр нь олдохчгүй. Сөдөө сум момж ирэхчгүй. Тэгээд нэг дайлан өнгийн дайланбар их гоё идэх. Өнгийн дайланбар чинь морины нэмнэ. Тэгээд ийм ойдлын машиныг гэр энтрий хийхэд дан хоршоо хөвөө тавиад л хийдэг байсан. Дарангачууч яхад энэ одоо бол энэ юм бол гошоо хөвөө өлзөө утас их гоё болж ил дээ. Сүүлийн үеийн юмнууд бол дээр үед бол яг 3 хэмжээртэй дээл их өргөн хэмжээртэй 70-аад онд өргөн хэмжээртэй дээл нэг их өргөн эмтсэн тийм дээлэр хүүхнүүд их гоёдаг байсан. А эрэгтэй шүүд нь болонгот 3 хэмжээртэй 3 давчилвтэй сампин зангцсан тийм юугаар их гоёдаг байсан. Тэгээ би чи яг миний ээж өөр их ууран тэгэл хөдөө байсан. Тэгэл ээж минь тэгэл намрын инг гэдэг чи ирдэггүй. Бэлчээр нь холдоод тэгээд их орой ирнэ. Тэгээ ээж минь тэр үнийг ингээс аах гэж. Тэгээ хүүгд дүүнөр аав энэ төр унтчихсан л да. Тэгээд би ээжтэй хань болгосон наатай тэгээд
нэг юм суун. Тэгээд надад шилэг хөвөртгийг лааныг эрэлтшүүд. Шилэг хөвөртгийг анхнаад 7 настай байхад зааж өгч ирсэн. Яг хэвдээ ер нь бол манай дарангачууд чинь бол нэг тийм нэг гоё нөгөө үндсэн өнгө гэж байдаг шүү дээ. Ногоон, цэнхэр, улаан гэд үндсэн өнгөнүүд их голчилж өмсдөг байсан. Одоо бол цаг аяа дагаад цайвар дүү өнгөөр их гоёдаг болж тэ. Тэрээс манайхан бол ер нь манай